сайн бацгаана уу. Sky Talk нэвтрүүлгийн маань холгон жилийн анхны дугаар гарч байна. Ингээд зочтой танилцуулъя. Баруун талаасаа эхлээд зочд манаас тэгээд танилцуулъя. Шашин судлаач Баянбат. Эргэцэж хуульч савхан цэргийн заяа дэлгэр. Заяа дэлгэр. Хүний эрх судлаач бүтээл. Тэгээд өнөөдрийн зочд бол голдоо өнгөрсөн онд бол бас иргэний нийгмийн чиглэлээр нэлээд ажилласан, бас тодорхой хэмжээний ажил үйлсийг хийж гүйцэтгэсэн хүмүүст төрсэн тийм зочдыг өнөөдөр ирсэн байгаа. Тэгээд хамгийн эхлээд Батялтаас эхлээд өнгөрсөн жилийн ерөнхий ажлаад өгнөөх бол базаад өгнөөх бол ямар амжилтанд хүрвэ гэдэг л. Ямар юу хийж амжуулав? Ер нь би сүүлийн 20 гаруй жил судалгаа хийж байгаа л да. Тэгэхээр энийг бас жилээр нь ингэж салгаж авч дүгнэх нь бас. Юу бах? Учир дутагдaltaй баг. Ер нь зүгээр энэ олон жил юуны төлөө яваад байгаа юм бэ гэдэг асуултыг хүмүүс тавиад байгаа юм л да. Их маань одоо ингэж нийгмийн сайн сайхны төлөө ч юм уу баталалт тэр нь яах гэдэг хаана явж гин гэл ингээл ашигын төлөө ингэж дуурсан хүмүүсээ бид чинь итгэл гэж юм байхгүй болсон тий. Энийг хувийн ашиг хонжоо олох гэж юм ч гэдэг юм уу тий. Ямар нэгэн байдлаар нөгөө өнгөрсөн 28 жилийн хугацаанд монголчууд бидний үндэсний итгэлцэл гэдэг юм устгах хийсэн байгаа. Ерөөсөө шууд нэг хардаж эхэлдэг. Энэ бол нэг худалч байгаа, энэ нэг худалч байгаа. Ямар сайн дэвэр төрөө бид мөнгө авсан. Тийм төрөө бид нар ингээд өнгүүд үдээд шүү дээ. Жишээлбэл улсын их бол одоо ингээд 2020 онд улсын их хурлын сонгуул болох гэж байна тийм. Сонгуульд нэр дэвшиж байгаа тухай нэг хүн бичсэн чинь манай удамд тулгаач байгаа юм шүү гэсэн гэж байна тийм. Тэгэхээр энэ нөгөө нэг талаас инээдтэй юм шиг мөртлөө нөгөө талаас бол маш том эгэн л байгаа байхгүй. Монгол хүнийг нэгээ хайрлах, нэгээ хүндлэх, төр засгаа дээдлэх тийм их орноо хайрлах гэдэг ойлголт маань бол үнэндээ бол утга агуулгаар бол байхгүй болсон юм гэж харагддаг. Тэгэхээр сүүлийн 20 жил бол би Монгол их оронд монгол хүн яаж одоо сайхан амьдрах ёстой юм бэ тийм яаж нийгмийн баялагийг одоо нэгдэлтэй зөв хүртээмжтэй хуваарлах дээрээс нь одоо нийгмийн баялагийг одоо яаж цааш нь одоо өөр өгөөчдөөр ашиглах тийм энэ олон одоо төрийн бодлого бол дутагдаад байгаа алдагдаад байгаа учраас би өөрөө нэг хуульч эрх зүйч ялангуяа гэмт хэрэг судалдаг. Гэмт хэрэг гэдэг бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчлийг бид нар гэмт хэрэг гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр энэ гэмт хэрэгүүд дотроос нөгөө геноцид шинжийг агуулсан авилах хэл ахуулын гэмт хэрэгтэй тэмцэх бодлого үнэхээр алдагдсан учраас тийм. Одоо жишээл 3 сая иргэнийг ганцхан гарын үсгээр хохироочдөг гэмт хэрэг бид нар албан тушаал авилах. Ер нь бол наад тэгээд геноцид гэж үзээд байна ч бүр. Геноцид үлдэгдээд л шүү дээ. Үлдэгдээд байна. 3 сая хүн бүгдээрээ итгэлгүй болсон байна. Бүгдээрээ одоо айцтай байна. Бүгдээрээ өртөө байна. Бүгдээрээ одоо шийдвэл ямар нэгэн байдлаар бухимдалтай стресстэй гэдэг чинь энэ бол геноцид шүү дээ. Тэгээд ялангуяа боловсролын салбарт, хууль зүйн салбарт, эдийн засгийн салбарт гэдэг ингээд үнэхээр бол маш хүн нөхцөлтэй. Тэгээд яг би нөгөө судалгаа хийж байгаа монголчууд эд чи одоо нөгөө байхын зовлон, байхгүй зовлон гэдэг хоёр зовлон болж чадсан шүү дээ. Бид нар өнөөдөр нөгөө өөрсдөөсөө хулгай хийгээд хөлжсөн мөнгөчсөн хүмүүсээ их сайхан амьдэрдэг гэж боддог. Яг одоо бодит байдал дээр бол биднээс одоо энэ хулгай хийгээгүй хүмүүсээс илүү одоо айцтай амьддаг хүмүүс чинь тийм хүмүүс юм байл л шүү дээ. Тэгэхээр бол одоо нийгмийн тийм үлгэр жишээ тэр хүмүүсийг болгочод байна. Энэ нэвтрүүлгийг одоо үзэж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд бол ер нь бол бид нар энэ бодит үннийг ойлгомоор байгаа тийм. Ерөнхийдөө бид бол аз жаргалтай амьдрах ёстой шүү дээ. Хулгай хийгээд аз жаргалтай амьдрах гэж байдгүй мэн гэдгийг бол манай одоо энэ нөгөө их барьж байгаа хүмүүс ойлгож байгаа гэж би бодож байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бодит үннээс одоо хаа болтох уу тийм. Үнэхээр одоо бид нар үнэн шударгаар одоо ямар нэгэн байдлаар нэгээ хайрлж хүндэлж амьдрах гэдэг бол бидний амьдралын мөн чанараа нүүдэлчин соёлын яг одоо мөн чанар энэ байхгүй юу. Нэгнийх одоо байгалийн бэрхшээл зовлон юу гэдгийг тэрийг одоо хамтдаа хуулж давдаг тийм. Энэ соёл мэргэжлийн ойлголт чинь өнөөдөр үнэхээр үнцээр өөрчлөгдөж байгаа учраас энийг өөрчлөх юмсан гэж одоо өөрийнхөө мэргэжлийн хүрээнд шүүх хууль хяналтын байгууллагын тэр ялцрал бороод тэр төрийн албан хаагчдаас хүний эрхийн асуудалд хандж байгаа хандлага сэтгэлгээний энэ доройтол маань бол үнэхээр одоо яг одоо мэргэжлийнхаа хувьд би чимээгүй суух юм аргагүй байдлыг үүсгэж учраас өнгөрсөн 15 6 жилийн хугацаанд ингээд үгүй хэлээ яваа тийм. Энэ маань бол одоо ер нь бол тэмцэл болсон хүмүүс хэр ойлгож байгаа гэдэг нэг асуудал тийм үү? Чи ойлгож байгаа нэг асуудал. За яг хоёр жишнийхээ үгийг сонсчод дараа нь ингээд бүгдээрээ сайн халуун яриа өрнүүлээ. За заяагийн хувьд бол одоо бас өнгөрсөн жил нэлээд амжилттай дээр дөөрөж байсан байх.
Дахиад жилиг ерөнхийд нь дүгнүүл одоо юу болж байна? Дахиад жилиг за ерөнхийд нь дүгнэхэд нийгмийн бүхэл одоо хүрээнд ялгарл их хүчтэй явагдсан баг. Сайн муугийн бас үзэл санаа юун зөв юун буруу гэдэг дээр гişүүлт их сайн явагдлаа гэж харж байгаа. Миний хувьд ч гэсэн бас өнгөрсөн энэ амьдралынхаа туршид хийж бүтээсэн зүйлсээ нэгтгэх, дүгнэх, судлах, эренблэх тэгээд бас цаашдынхаа зорилтыг тодорхойлоход их чухал жил боллоо гэж үзэж байгаа. Төрөөр нэлээд явж байсан хүн шүү дээ. Заяач бол одоо тэг яаж яваад одоо ийм иргэний нийгмийнх ингээд одоо мань мэдсэг ч юм уу энэ хүмүүсийн игнэнд одоо бас яваад орчоо гэдэг бас. Тийм миний хувьд төрийн байгууллагаар үзсэн. Тийм төрийн компани Монголын өрнгийн биржид. Тийм. Одоо хуулийн зөвлөлт тамгын газрын дараагаас эхлээл тэгээд мэргэжлийн хэлтэй ерхий газар, улсын хурлын гэдэг. Тэгээд явсан замд маань өөрөө бас их надад яг л ийш нөхтлөөд ирлээ л дээ. Хамгийн сүүлд улсын хурлын мөрөглийн байнгын ороонд ажиллах хугацаанд 2-3 жил ажилласан. Тэгээд энэ шин тутам улсын хурал дээр байгуулагдсан Монгол улсын хувьд бол дэлхийн дахинд бол энэ өөрөө маш их мундаг институт улс төлөвшөж байгаа. Одоо Америкийн нэгдсэн улсын конгресс дэлхийн шалгалтын байнгын ороо, Германы Бундестагт өргөлийн байнгын ороо гэдэг. Тэгээд энэ жишг маань өөрөө нөгөө Монгол улсын үндсэн хууль дэх иргэн Монгол улсын иргэн төрийн хэрэгт шууд болон одоо төлөөллийн байгууллагаараа дамжуулж гэдгийг нэг шууд оролцооны ард түмний эрх бүх ард болж чаддаг тийм хэлбэл иргэн хүн үргэлж гаргаад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, хуулинд мөн хэрэгжихгүй байгаа хуулинд хяналт тавилах, хариуцлага тооцоолох энэ бүх механизмыг энд л одоо хамгийн чухал одоо гол хангадаг нэг механизм гүйж. Тэгээд энд ажиллаж байхдаа л иргэний нэгэн байгууллагын хүчил улс орны хөгжил хамгийн чухал юм байна. Нөгөө хүнлэг иргэний арчсан нийгмийн чинь гол амин сүнс юм байна гэдгийг олж харсан. Тэгээд энэ төрөгцөн онлын хөгжил өөрөө бас их юу дэлхийд дахинд бид ардчлал гэдэг ингээд явсан. Энэ маань өөрөө бас хэд хэдэн шатыг дамжаад төвлөрчлөө. Бид бас жаахан хоцорчуудаа гэдэг. Ардчлалын дараагаар төрийн албаны төвлөршил одоо шинжилгээ асуудал. Энэний дараагаар иргэний нийгмийн буюу төр гурван тал зөвшөлтсөл гэдэг зүйл одоо төрөгцөн онолтой өнөөдөр дэлхийд дахинд хамгийн чухлаар хөндөгдөж байгаа. Тэгэхээр энэ утгаараа миний хувьд хууль эрх зүйч хүний хувьд энэ иргэний нийгмийн байгууллагын төлөвшил хөгжилтөнд хувь нэмрээ оруулах гэсэн гэж батсан. Энэ өөрөө нийгмийн төлөөх одоо чухал үйл хэрэг гэж үзэж байгаа. За баянаг юу. За тэгээд хэдүүлээ. За тэгээд сайхан чөлөөтэй ярина. Одоо бол энэний дараа эцэгчтэй энэ орой амгалан айлтгая. Тэгээ яг нэг сүүлийн нэг 7-8 жилийн хугацаанд тахилга тайлга гэд явлаа. Тэгээд сүүлийн жилүүд бас их харьцангуй бага тэрүүгээр явлаа. Ер нь бэлгийн талд их удаа явсан гэхүү. Тэгээд сүүлдээ 2 жил яг энэ тэмцэгчд хөдөлгөөнийхөнтэйгээ цуг ойрхон байлаа. Тэгээ яг зөвөр одоо энэ заяа дэлгэр гэдэг энэ бүсгүүдтэйгээ нэг хэлээд хариуцлагагүй бол уурхай чиглэлээр сүүлийн нэг жил гарan нэлээд эрчимтэй ажилласан. Тэгээд тодорхой нэлээх үр дүн төрсөн сүүлийн жилийн ажил гэх юм бол бас тахилга тайлгаараа ч гэсэн нэг цөөхөн зүйлүүдийг бол бас хийсэн. Тэгээ энийг бол бас нэг хүнд яриад тахт нэг ойлгомжгүй зүйлтэй тийм хийлээ гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр ер нь л одоо энэ Монгол төр улс сайн сайхан байхын төлөө л одоо сүүлийн нэг их олон жил биш гэсэн нэг сүүлийн нэг 7-8 жилийнхаа амьдралыг бас зарцуулаад явж байгаа. За тийм. Ерөнхийдөө одоо хэдүүлээ зүгээр сайхан чөлөөтэй яриа. Нэг тийм албан ёсны юу гээл ингээл ээж дараалаад яриад байхаас илүү тэгээд бид нар ч одоо бүгд нийгмийн нэг асуудлуудыг зарим нийт асуудлуудыг олж харчаал тэгээд хэрэг шийдэхин төлөө одоо ямар нэгэн тийм өөрсдөө байгаа чадлын ярээр өөрийн ажил мэргэжил чиглэлээр өдөөрөл ажиллаад байгаа асуудал шүү дээ, тийм. Тэгэхээр н одоо 20 он гэдэг чинь бас чухал ачаал бүгдэлтэй ажлууд болж байна. Одоо хэдүүлэр нь яах хэвээр ингээл талд ингээл юм яриад ингээд яваад байна. Бид нар ардчлалыг байгуулж байгаа гэдэг ингээд 90 онд хувьсгал хийсэл гэж яриад байгаа тийм. Гэхдээ хамгийн гол нь ардчлалын нийгэмд хүнээ бэлдээг байхгүй юу? Ардчлалын нийгэм гэдэг чинь ерөөсөө одоо санал хураалт игээл олгохоор шийддэг зарчмыг бид нар ардчлалын ёсны зарчим буюу ард иргэд нийтээр тэр шийдвэр гаргах үйл хэрэгт оролцохыг хэлээд байгаа шүү дээ. Гэтэл нөгөө
ямар ч тийм нөгөө мэдлэг өгөхгүйгээр санал хураалгаад байгаа байхгүй. Сонгуул гэж юу юм, төрийн эрх гэж юу юм, хууль гэж юу юм те. Мэдлэг мэдлэг өгөх нь бүр ашиггүй болчихгоо. Тэгэхээр одоо бид нар ойлгож штэ 28 жилийн дараа харанхуй бүдүүлэг хүмүүстээр ингээд тоглолт хийгээд тэгээд хаана алдаа гаргасан бэ гэдэг бол цаг хугацааны явцад тодроод байгаа байхгүй. Одоо бид нар бол нийгмийг эмчлэх гээд байгаа хүмүүс. Одоо шиг төрд байсан хүн гараад ирсэн. Би ч гэсэн төр зүтгэжсэн л хүн шүү дээ. Тэгэхээр төрийн хийж чадахгүй байгаа ажлыг л бид нөхөж хийх гээд энэ чинь сайн дураараа сууж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөдөр энэ бидний ярих гэж байгаа асуудлууд бол уулын засгийн газар тэр улсын их хурл үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд яригдах сэдвүүдийг өнөөдөр иргэний нийгэм байгууллагууд хөндөж ярьдаг болсон нь өнөөгийн энэ 28 жил үүр гүйцэтгэсэн төр гэдэг нөхдөд төрийн эрх барьж ирсэн нөхдөд юу хийсэн бэ гэдэг одоо тий юу хийж исэн бэ гэдэг тавьж байгаа л үнэлгээ байгаа байхгүй. Харин тэгэхээр ч бас одоо энэ дүр зургийг харахаар одоо ганц юм хэлж байгаа. Энд өнөөдөр бид нар юу хэлж байгаа юм гэхлээр зөв үндсэн хууль унших хэрэгтэй. Үндсэн хуулиас судалж хэрэглэмээр байгаа байхгүй юу? Тий. Би одоо сая бид нар үндсэн хуулиа өөрчилчихлөө тий. Хүмүүсээс асуухлаар өөрчлөхийн зөв буруу гэдэг. Юуг нь өөрчлөхийн гэхлээр үндсэн хуулиа бүрэн уншсан баг байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр үндсэн хуулийн хоёр манай үндсэн хууль чинь юм байхгүй. Сая үндсэн хуулийн 3 дахь зүйл гэдээ бид нар хөндөж ярьлаа. Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Өөрөө буюу төлөөлөгчөөр дамжуулан төрийн эрх барих хэрэгт оролцоно гэдэг. Тэгэхээр энэ эрхэн дээрээс эхлээд төрийн эрх барих дээд байгууллага улсын хурл байгуулагдаж байгаа байхгүй. Манай үндсэн хууль дээр ингээд хэрэгтэй зүйлүүдийг хийцэн мөртлөө хооронд нь логикоор холбож өгөөг нэг алдаа байдгийг. Одоо өөрөөр хэлэх юм бол төр гэдэг юмыг ард түмэн байгуулах гэсэн санаа байна. Тэгвэл байгуулагч нь төр юу хийх вэ гэдгийг 2 дугаар бүлгийн 19 дугаар зүйлээр маш тодорхой заасан байдаг байхгүй. Монгол улс төрөөс хүний эрх эрхчлөлөг хангахгүйч нийгэм эдийн засаг хууль зүйн болон бусад баталгааг хангах бүрдүүлэх хүний эрх зөрчигдөд тэмцэх хүндэгцэн эрхийг сэргээн хэвлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ өгүүлбэрийг шууд ойлгох юм бол шүү дээ. Төр юу хийх ёстой, иргэн ямар эрхтэй гэдгийг шууд одоо тайлбарлахаар байна. Өөрөөр хэлэх юм бол хүний эрх эрхчлөлөг хангахгүйч нийгмийн баталгаа гэж юу гэлээд. Эдийн засгийн баталгаа гэж юу гэлээд. Хууль зүйн баталгаа гэж юу гэлээд байгаа. Тэгээ бусад баталгаа гэдэг байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь хүний эрх зөрчигдөд тэмцэх хүндэгцэн эрхийг сэргээн хэвлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө. Иргэн гэдэг чинь нэг тоон дээр хэлээд байна да. Батялт гэдэг нэг иргэн, Улаанбаяр, Заяа дэлгэр одоо Баян бат гэдэг ингээд 4 иргэн биш үү? Бид 4-ийн өмнө энэ төр үүрэг хүлээсэн байгаа байхгүй. Гэтэл энэ үүргийг яаж хэрхэн биелүүлэх вэ гэдгийг нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгээр заасан байдаг байхгүй. Жишээлбэл төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол шудраг гашны зарчим, хууль дээдлэх зарчим, тэгш эрхийн зарчим, хүний эрхийг дээдлэх, ардчилсан ёсны үндэсний эв нэглийг хангах гэх ингээд 6 зарчмыг заагаад өгсөн. Өөрөөр хэлэх юм бол төрийн албан хаагчид маань энэ зарчмуудыг хэрэгжүүлж ажиллана. Би төрийн албанд очихдоо шудраг байна гэдэг энэ одоо ам өчгөө юу гэдгийг ихлэ нөгөө салбар төрийн нөгөө хуулиудаар тангараг гэдэг юмар өргөд байгаа шүү дээ. Жишээлбэл цагдаагийн албаны тангараг, одоо өөр юу гэдэг улсын хурлын гишүүний тангараг, прокурорын тангараг гэдэг л нийтдээ нэг 20 төрлийн тангараг өргөдөг л ийм актууд байна. Яг өнгөрсөн жилд заалтын ингээд холбоод ойлгох юм бол шүү дээ. Манай үндсэн хууль өөрөө төр үүрэгтэй хүн эрхтэй гэсэн логик санааг явуулдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ саяны биний хэлдэг зарчим хэлбэрээр жишээлбэл төрийн албанд Батялт ч юм уу Улаанбаяр очих ямар байх юм гэдгийг зарчим хэлбэрээр заагаад өгсөн. Та бидний хийж болохгүй үйлдэлийг бас заагаад өгсөн байдаг шүү. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын иргэн халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Хууль заасан үндэслэл журмаас гадуур хэний ч иргэнд халдж болохгүй гэсэн санаа байдаг. Дээрээс нь бүр үүрэг болгосон хэмжээг тийм. Тэгэхээр ингээд манай үндсэн хуулиа бид судлаад үзэх юм бол одоо 92 онд батлагдсан үндсэн хууль маань бол маш сайн хууль. Харамсалтай бид нар хэрэгжилж үзэхгүй өөрчлөлт байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр иргэд тайлбарлах дээр иргэдч чамд ямар байгаа энэ мөнхийн цаанаас нэг мөнгө авчаал ярьж байгаа үзгээд хөрсөн. Ярахаас заримдаа дургүй хөрмөр бас байх байдаг. Тэр бусад баталгаа гэдэг дээр яг өөр чи хэлдэг үнэн тэрэнд одоо хуулийн тэр уялдаа гэдэг дээр маш чухал асуудлыг хөндөж байгаа. Тэнд нөгөө шууд оролцоо гэдэг жаа штэ. Төлөөллөөрөө болон шууд оролцоо. Тэр өнөөдөр нөгөө ямар шууд оролцох гэдгийнхаа арга зүй өдрөөсөө тодорхой болгоогүй байгаа. Тэр энэ болохоор ямар хэлбэрээр яаж оролцох хэлээд байгаа юм гэхээр одоо асуудлыг шийдвэрлэх арга барилтай нь холбож хармаар биш арга зүй гэдэг юм дээр. Тэгэхээр оливын асуудлаас хамаарат тэрийг шийдвэрлэхэд төрийн байгууллага дангаараа шийддэг асуудал байна. Олон хороо шийддэг асуудал байна. Мөн одоо иргэний оролцоотойгоор шийддэг. Гэхдээ иргэний оролцоон дээр аваад үзэхээр
тэр 3 тулгуурт механизм гэдгийг юуны 3 тулгуурт бодлого буюу 3 тал зөвшөлтслийн арга хэлбэр гэдэг. Тэр энэ 3 тал зөвшөлтслийн арга хэлбэрийг манайх нэвт ер нь их сайн одоо ажил болгомоор энэ өөр онлын хувьд одоо дэлхийд ихэнд нэлээд хявцаар одоо бүр төлөвшөөд хөгжсөн энэ арга барил байгаа байхгүй. Тэгэхээр энийг хуулиудаа ямар асуудлыг шийдвэрэхэд заавал энэ арга барилаар шийдвэрлэх юм бэ гэдгийг зааж өгдөг юм л да. Одоо хотчлт, байгаль орчны асуудал, энэ нийгмийн олон талд ашиг сонирхлын хүнсэн асуудлуудыг заавал эсвэл нэг тал нь шийдэхэр, хоёр тал нь шийдэхэр ингээд болохгүй байгаад байдаг. Тэр гурван тал гэдэг юм дээр онцгой анхаармаар болсон. Тэгээ манайх өнөөдөр нөгөө тэр гурван тал гэдэг чинь нийгэмд чинь төрийн байгууллага, төр, хувийн хвшил, иргэн гэсэн гурван одоо бүлэг сонирхол, ашиг сонирхол бүх идэвхтэй байгаа шүү дээ. Энэ гурвын гурвуулангийнх нь ашиг сонирхлын зөвшөөрлөлт дээр асуудаг шийдвэрлэдэг л арга барил байгаа байхгүй. Энийг одоо өргөн дэлгэр ашиглаач гэдэг юм л одоо их дутаад байгаа. Тэгээ энэ дээр очихоор нөгөө иргэний нэгэн байгууллага төр болон хувийн хвшилтэйгээ яг ижил төвшөнд чадхтай байж асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр иргэний нэгэн байгууллагууд бол дор дороо маш их сайн чадварчж байгаа. Өнөөдөр энэ одоо арга барил буюу төртөө яаж харилцах вэ? Асуудал шийдвэрлэхэд яаж оролцох гэдэг дээрээ жахан яг иргэн нэгэн байгууллагч бид нар нэг хэсэг нэг төсөл бичдэг ч юм уу эсвэл одоо манай эрх хэрэгчдийн тайлбар хийж байгаа нэг шантаж хийдэг байгууллага гэж хараад юм шүү. Тэгэхээр тэр гурван тал гэдэг дээр учир нь байгаа. Төр хувийн хвшил хоёр нийлэхээр зэрэг нөгөө хоёр нь нийлж чинь тий. Тэр утгаараа бас болохгүй болчихсон. Төр өөрөө иргэний нэгэн байгууллагатаа бас тулаад ингэхээр зэрэг нөгөө яам дагсан бахан төрийн бусууд үүсээд нөгөөх нь ингээд яг нөгөө үүрэг чиг үүрэг зорилгонд бишуулаад ингээд эргээд яамныхаа өмнө одоо үг гэж тэгэхээр тухайн дээр асуудлыг шийдвэрлэхэд гурван талаараа зөвшөөрөлддөг юмыг л нэвтрүүлмээр байна. Би тайлбарлаж нэг асуу. За одоо шийдвэл өнгөрсөн 28 жилийн хугацаанд бидний одоо гаргасан алдаа юу гэж үзэж байна ер нь бол. Одоо бид нар нэг өөрчлөх ёстой л гэдэг иргэний нэгэн байгууллагууд дуурайд байна шүү дээ. Өөрчлөх ёстой, арга барилыг өөрчлөх ёстой, ухамсар төлөвчлөлийг өөрчлөх ёстой юм гэх тийм. Нийгэмд өөрчлөх ёстой гэдэг бид нар бүгдээр бужигнаад байна шүү дээ. Тэгээд одоо шил улаан баярыг би асуулт одоо яг юу хийх ёстой гэдэг нь бид нар өнөөдөр энд ингээ юу яриад сууж байгаа юм. Харин тийм. Миний хувьд бол өөрчлөх ёстой юм зүйлээ хамгийн эхлэл бол нөгөө хүмүүсийн итгэл үнэмшлийг өөрчлөх ёстой юм. Тэр үндэсний гэсэн тийм үнэт зүйлийн тогтолцоо, философи тийм юмтай болгоод нэг тийм бидний юм, миний юм гэдэг нэг тийм юунаас буцдаг нэг тийм үзэл санаатай болгох ёстой юм байна даа гэдэг дээр л. Тэр хийх. Ерөнхийдөө хин хийх ёстой яаж хийх ёстой. Тэрүүн дээр тогтчихвол байна л да. Тэгэл одоо уг нь магадгүй зүгээр төр гэхээс илүүтэйгээр магадгүй нүунийг том сэтгэгчд ч нэг салхийг хагалдаг ч байж магадгүй юм шиг оргоод том философичд том сэтгэгчд салхийг хагалдаг байж магадгүй байдал анзаарэгддэг. Японыг харахад хятадын одоо күнзийн тогтолцоог харж байхад бол бүгд л нэг сэтгэгч. Харин төр нь өөрийнхөө үндэстэндээ ашигтай гэдэг талыг аваад тэрийг ингээд хөвшүүлдэг тийм тогтолцоо байна уу даа л гэж нэг бодоод байгаа. Тэгэхээр одоо яг яа гэсэн одоо бидний үзэж байгаа хүн нэг одоо нэг энэ сонир байсан бол ингээд аваад уншина гэж. Тэг бид нар яг ийм детальчилсан зааварчилгаа юм ярмаар байгаа шүү дээ. Түүнээс одоо эзэн биенгөө хэн нэгэн сэтгэгч гарч ирээд ингээд оюун санааны хавьсгал хийн гэж ярих нь бол бас хүмүүсийн бидний ярианаас хүлээж байгаа юмыг өгч чадахгүй байгаа ч юм. Ер нь бол эцсийн бүлэгт хэлэхэд тэр тогтолцоо систем өөр юм бол байхгүй гарцсан Монголд бол миний харж байгаагаар. Тэрнээс бол одоо ингээд янз бүрийн байдлаар зөндөө тэмцэл хийлээ шүү дээ. Ямар ч үр дүнгүй байдаг. Тэгээ энэ тогтолцоо систем гэдэг бол ерөөсөө магадгүй энэ нь өөр гарцсан болов уу гэж боддог. Ямар систем тодруулаач. Тэгээ одоохондоо нууц хийж. Ер нь бол ингээд эхлээд явж байгаа. Ямар ч үр дүн итгэл үнэмшил бол бас байх хэрэгтэй. Та ямар ч үр дүн гарахгүй тэмцэл хийгээд л гэж яриад байна. Тэгээд ямар үр дүн өссөн юм бэ? Одоо энэ жишээ нь одоо тэр 76 гишүүн гэдэг одоо бид нэр одоо үзэн ятаад байна шүү дээ. Энд чинь ерөөсөө нэг юм 3 хулгайч авчрал аль нэгийг сонгодог. Сонголтгүй сонголтыг хүнд өгöd байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь өөрөө буруу юм аа. Би бол нөгөө тантай үжил бодол зөрдөг. Би бол босоо тогтолцоо гэдэг зүйл байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Намайг хөвтөд тогтолцоо гэж байх. Үгүй одоо та бол одоо парламент гэдэг. Би бол энийг буруу гэж үздэг.
байхгүй. Ер нь бол босоо тогтолцоотой монголчууд бол түүхэндээ нэг толгойцоо доороо парламентын засаглалтай юм л байсан. Шийдвэрийг нэг л хүн гаргана. Тэгэхээр энэ зүйл маань эргээд бас биднэрт хэрэгтэй. Монгол нэг толгойд удирдагдсан үедээ л урагшаа чигээр явдаг. Тэгэхээр энэ систем нь бол манай дэрэг хаан тийм үү ерөнхийлөгчийн засаглалтай л болох хэрэгтэй. За миний хувьд энэ өөрсөндөө л нэг тэргүүнд итгэх хэрэгтэй Монгол хүмүүс. Бид нөгөө одоо байгаа тогтолцоогоо бусдаас авсан учраас нөгөө буцаад альва асуулт болгоны хариултыг тэндээс ханддаг. Тэгэхээр бид нар одоо Монгол хүмүүс өөртөө итгээд өөрийнхөө бодол тарихаар сайн ч мууч тогтолцоогоо бий болгоод нэг толгойтой болоод бид нөгөө эрх зүйч хуульч гэдэг утгаараа би яг судалсаар байгаа энэ их хааны эрх зүйн хууль үзэл санаа тэрнээс өмнөх төрийн тогтолцоо ер нь нөгөө консерватив буюу уламжлалт үзэл санаа чинь тийм шүү дээ. Өөрийнхөө улсын уг үндэс язгуур төр яаж өссөн, яаж ямар замаар явж ирсэн энэ бүхэн чинь энэ Монгол үндэстний дахин давтагдшгүй бүхэл зүйлээр одоо нөхцөлдсөн байж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бүхнээс харахгүйгээр бид нар нэг хариултаа бусдаас хаагаад тол явахгүй байна. Дэлхийд дээр энэ олон тийшээ харж олон чиглэлээр өөрөөрөө хөгжиж байгаа орнуудаас очихороо энэ ч зүгээр юм уу тэр нь ч зүгээр юм уу гэдэг байдлаар цуглуулга байдлаар нөгөөх нь одоо хичнээн мундаг цуглуулга байлаа ч юм уу систем болж тэ тогтолцоо болж зохицоо нийлэмжтэйгээр ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр тэр одоо ер нь зүгээр 30 жил бид нар шилжилт хийлээ. Дуусахгүй байна. Энэ дотроос маш их алдаатай зүйлүүдийг гадны тогтолцоос авсан л байна. Гэхдээ би бол ингэж яг бид нар тогтолцоо гэдэг айгүй тодорхой хэлмээр байгаа байхгүй юу? Тогтолцоо гэж юу хэлээд байгаа? Одоо энэ өрөөнд систем тогтолцооны сонгогдох хөлбөрүүд байна шүү дээ. Жишээл хүний бие өөрөө айгүй гайхамшиг тогтолцоо байхгүй юу? Тийм. Машин байна. Энэ бас тогтолцоо. Олон мэд ангиуд нийлж ирсэн тэр машин хөдлөх дамжуулах тийм бид ангиуд. Төр гэдэг бол өөрөө бас яг тийм тогтолцоо байхгүй юу? Тэгэхээр тогтолцоо систем гэдэг хүмүүст ингэж нүдэнд харагдмаар хэлмээр байгаа байхгүй юу? Жишээлбэл би бол энэ төрийг бол үйлдвэр гэж ойлгодог. Үйлдвэртэй би аз жаргалын үйлдвэр байх хэрэгтэй гэж ойлгодог байхгүй юу? Төр гэдэг үйлдвэр гэдэг маань бол олон мэд ангиудаас бүтсэн тийм шат дамжлага бүхий механизмыг хэлж байгаа шүү дээ. Тэр нь харилцаа уйлдаг байна гэдэг шүү дээ одоо. Тэгэхээр төрийн одоо төр гэдэг энэ түүхий гэх юм бол энэ нийгмийн асуудал зовлон юм шүү. Төрөл бүрийн одоо жишээлбэл өнөөдөр 13 яамтай байхаар бид нар хуульчилсан тийм үү. Тэгвэл тэр 13 яамны эрхлэх асуудлын хүрээнд одоо хүний одоо эргэн тойронд байдаг тэр төрөний 2 дугаар бүлгийн 19 дэх зүйл заасан үндсэн хуулийн хүний эрх чөлөөг хангахгүйц гэдэг тэр нийгэм эдийн засгийн хууль зүйн гэдэг баталгаанууд чинь тэр 13 салбар яамны хүрээнд ингээд хамаагчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр эргэн хүнээс гомдол ирлээ ямар нэгэн бохирдол олон хүний хамарсан бохирдол үүслээ өнөөдөр тэр яам тамгын газрууд улсын хурлын байнгын хороод гэдэг үгтэй. Байнгын хороодууд чи яг энэ салбар асуудлуудаар одоо гомдол те янз янзын одоо асуудлуудыг өргөдөл гомдлуудыг хүлээж аваа. Та өргөдөл гомдлын хороо гэж хэллээ те. Өргөдлийг хүлээж аваад тэрийг хууль бүтээх үйл ажиллагаанд оруулна. Ингээд тэр улсын хурл гэдэг юмнаас хууль гаргаад ирлээ. Дараагийн шат дамжлагыг гүйцэтгэх засаглалд хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх засаглал хэрэгжүүлээд эцсийн үр дүнд нь яг нийгмийн асуудал шийдвэрлэгдэх ёстой. Үнэхээр хууль гүйцэтгэх засаглал хоёрын хооронд зөрөөгүйгээр хэрэгжиж гэнэ үгүй хяналт тавьдаг механизм байна. Энийг бол бид нар шүүх засаглал гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр энэ механизм өөрөө одоо өнгөрсөн 28 жилийн хугацаанд эвдэрсэн байна л та. Хаан засаглалын үед ч гэсэн ийм тогтолцоо байна. Хаан шийдвэр гаргалаа. Хаан хин нэгэн одоо этгээдтэй холбоотой асуудал шийдвэр гарлаа. Тэр нь хэрэгжлээ. Асуудал шийдэгдээгүй бол хариуцлага хүлээлгэлээ. Ерөөсөө хаан засаглал байна уу, парламент засаглал байна уу, юу вэ? Энэ нийгмийг зохион байгуулж байгаа бүтэц тогтолцоо маань ерөөсөө ийм энгийн байгаа байхгүй юу? Манай өнөөдрийн хувьд яаж юм гэхлээр өнгөрсөн 28 жилийн хугацаанд бидний бүтээсэн гэдэг байгаа. Бидний одоо нөгөө ховсгалчд маань бүтээсэн гэдэг байгаа тогтолцоо нь яаж юм гэхлээр нөгөө зовлон маань нөгөө шат дамжлалд дамжаад илүү зовлон болгоод шүү дээ. Гадны нөгөө юм үлдэж ирсэн юм л орцсон шүү дээ. Ер нь бол гадны гэж хэлхээсээ илүү заяа. Бид нар өнөөдөр амтэн бид нар ч бас өөрөө үйлдвэрлэгч шүү дээ. Хоол хүнс гэдгийг бид нар амаараа орууллаа тийм үү. Тэгээ энэ дотор эрхтнүүд ингэ шүүгээд ялгцуулж гардаг үстэй. Одоо бид нар хүний бие эрүүл байна уу өвчтөй байна уу юугаар тодорхойлдог юм. Хэдэн ялгцаар нь шинжилдэг үстэй.
Тэ эмчид очиод бид нар ингээд тэгэхээр хим юмны шинжилгээ гэхлээр энэ одоо биохимийн шинжилгээ шийдэх юм, цусан шинжилгээ шийдэх юм уу, шээсийн шинжилгээ шийдэх юм ингээд шинжилгээнүүд л өгдөг үстэй. Тэ. Тэгэхээр өнөөдөр бид нар ийм шинжилгээ хийгээд тэр ямар эд эрхтэндээ ямар өвчин үүссэн бэ гэдгийг онцлох нь хамгийн чухал асуудал байгаа байхгүй юу? А би өөрөө нөгөө гэмт хэрэг судалдаг хүн учраас гэмт хэрэг гэдэг бол нийгмийн өвчин. Гэмт хэрэггүй байхын төлөө ажиллах хэрэгтэй бид нар. А гэтэл өнөөдөр нийгэмд маш их гэмт хэргийн одоо уул мөр үлдээсэн албан тушаал гээл ах тэр маш олон төрлийн гэмт хэрэгүүд үлддэг. Хинч хариуцлага өгөхгүй байгаа шүү дээ. Хуучин бидний нөгөө нэг социалист нийгэм гэдэг нийгэмд маань тэр хууль хяналтын байгууллагын механизм аягүй сайн ажилладаг байсан байна. 3-4 дутаасан этгээдийг илрүүлэл хариуцлага хүлээлгчдэг байсан байгаа байхгүй. Өнөөдөр тэгсэн чинь хэдэн 10 тэр бумаар нийцсэн ямар хариуцлага хүлээхгүй. Өөрөөр хэлэх юм бол нөгөө үндсэн хуулийн дээр заасан хууль шүүхийн хүн бүхэн тэгшэрх хэрэгтэй байх ч гэдэг юм уу. Тэр нөгөө нэг шудраг байх гэдэг зарчмаач юм алдагдуулаад ингээд нөгөө нэг олонд очих хөстө боломжийг цөөхөн эд хүн нь одоо ингээд завших тий одоо хулгайлах лоовер. Ер нь одоо тэр тогтолцоо систем чи өөрөө буруу болсон байна л гэдэг. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал бол түрүүн дээр энэ заяа их засаг хууль гэж ярьлаа. Системийн аль хэсэгтээ алдаа гарсныг бид нар олж хасах нь бидний үүрэг юм шиг байна. Нийлэнхүйдэл бүгд гажигтай болсон. Яг нэг хоорондоо ингээд араа шүд нийлдэг нэг баахан юм болчихж байгаа. Энд хийцэн байл та ерөнхийдөө. Тэгэхээр бид нар хараа тэр үзэгчдэд энэ систем тогтолцоо гэдгийг аягүй сайн тайлбарлахын тулд хүний бие бол олон систем тогтолцоо. Дэлхий дээр бас нэг ийм алдаа яваад гэх шүү. Механик цагийг та мэдэн тий. Нэг ийм алдаа яваад гэх шүү. Манай их засаг хууль бол хүн байгаль хоёрын зам ёсны хуулийн дээр ингээд хийцэн байсан хууль. Одоо энэ дэлхий дээр байгаа хуулиуд бол зөвхөн нийгэм хоорондын буюу хүн хоорондын зохицохыг өөр хоорондоо зохицохын зохицолгоон дээр хийцэн болохоор байгалаас нь салгаа хийцэн болохоор энэ нэг чадан ядам бараг болохгүй байна. Ер нь дэлхийн нийтээрээ энэ хууль чинь нэг хүн хоорондын харилцаа байна. Тантай 100% санал нийлэхгүй. Яагаад гэх юм бол шүү дээ. Цаг хугацааг бид нар өөрсдөө ойлгох хэрэгтэй. Бид нар цаг хугацаанд захирагддаг гэдгийг мартаж болохгүй. Одоо нэг зам гэдэг чинь өөрсдөө оршин амьдрах байхгүй. Цаг хугацаа гэдэг үү шүү дээ. Цаг хугацаа бол мөнхийн хөдөлгөөнд оршиж байна. Надтай марах уу? Цаг хугацаа хизээс зогсдгүй. Дэлхийн ертөнц чи өөрөө мөнх үү тэгвэл. Мөнхийн хөдөлгөөнд оршдог учраас бүх юм өөрчлөгддөг гэсэн энэ шин чанарууд байгаа байхгүй юу? Бүх юм өөрчлөгдөж байгаа. Тэр Чингис хааны үеийн одоо тэр өөрчлөлт хийдэг бол өнөөдөр бид нар хийх аргачлал хоёр өөр. Юу мөнх байна гэхлээр шүү дээ. Хүнийг таньж мэдих судалж нээж илрүүлэх судалгааны ажил мөнх оршоод байгаа юм. Жишээлбэл өнөөдөр яагаад бид нар Күнжийн сургаалыг биччихээд ямар үнэн сургаал айлцсан хүн бэ гэдээ яагаад гайхдаг юм. Яагаад гэх юм бол хүний мөн чанар ерөөсөө өөрчлөгдөхгүй яваад байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэр манай эртний өмнө сайн мөн хүн байсан байна. Өнөөдөр ч сайн мөн хүн байна. Ирээдүйн ч сайн мөн хүн. Миний хэлээд байгаа зүйл бол ерөөсөө дэлхийн нийтээр болохгүй байна л гэдэг асуудлыг хэлээд байгаа. Яагаад болохгүй байгаа юм гэхээр байгалаас нь хүнийг салгаж хайснараа энэ хуульчин салгаж хайснараа эргээд өөрсдийнхөө энэ оршихуй буюу энэ цэнхэр гаргаа өөрсдөө устгаад тэгээд ингээд өөрсдөө хүн төрөлхтөн одоо орох оромжгүй л болж байгаа гэсэн асуудал байна. Тэгээ энэ төр Цөв Азийн цээжин дээр байгаа ганцхан жижиг энэ монголчин энд нэг хөдөлгөөн байсан. Энэ хөдөлгөөн хэрвээ зогсох юм бол дэлхий өөрөө их эвгүй байдалд орно. Энэ хөдөлгөөнийг одоо тэр нүүдэл чинь тэр жижигхэн хөдөлгөөн байж байгаа юм. Дэлхийд ч ерөөс юм бөөрнки. Тэгээ ерөөс энэ нийтээр юм буруу юмар явж гин гэдгийг ойлгохгүй байгаа байхгүй дэлхийн хүн төрөлх. Зүгээр хүн хоорондын зохицолгоог нь хийснээс байгалийн салгаа хийсэн. Тэгэхээр байгаль хүн хорж хоорондоо харилцаа уялдаатай гэдгийг чинь амьдрал ахуйгаараа мэдчихсэн одоо ингээд нүүдэлчин соёл ирнэ шүү дээ. Хуулийн дээр яг наад байгаль хүн хоёрыг ямар заалтаар үйцсэн байсан. Гэхдээ одоо тэр байгальтай хүндэтгэлгүй харьцсан болгон баг цааз ялтай шүү дээ одоо. Хамаагүй тэр гол усны ихтэй хүндэтгэлгүй харьцсан. Монголч ерөөсөө энэ дэлхийн 13 алтай гэж чинь дэлхийн цэвэр усны эхлэл байгаа. Одоо асуудалтай холбоотой гэмт хэрэгүүд байгаа шүү дээ. Тэр зүйл ингээд чангадах хэрэгтэй гэсэн санаа төвшүүлж байгаа юм уу? Ер нь бол газрыг ухах ёсгүй. Ер нь яг зүгээр эндээс харахаар миний хувьд ч тэр үеийн хууль зүйн философи юу гэдэг нэг хүний эрх хөл гэж одоо маш их ярьж байна тийм үү? Маш их ярьж байна. Тэр үед юу байсан бөхтөр байгаль ч гэсэн тэгвэл бас эрхтэй шүү дээ гэсэн тийм л асуудал дээр л тавьсан юм шиг. Байгаль ч гэсэн эрхтэй, байгаль хүн хоёр яг үүндээ тэнцүү эрхтэй. Байгалийн эрхийг хамгаалах хэрэгтэй, хүний эрхийг хамгаалах хэрэгтэй. Энэ хоёр
одоо үүдний хин энийхээ нөгөө миний эрх бол чиний хамрын үзүүрээр хязгаарлагдана гэдэг шиг байгалийн эрх миний хамрын үзүүрээр миний эрх байгалийн хамрын үзүүрээр хязгаарлагдахаар л гэж хуучны содрууд ингэж байж байгаа. Тэр өвсний үрийг хүн хариуцахгүй бол адуу турна. Адуу турах юм бол дайнд ялагдана. Тэгэхээр энэ чинь ерөөсө бүх юм хариуцж хамаарч ирсэн. Тэр байгалийн юм. Нэг өвсний үрийг тэгэхээр одоо бол ингээ бүр ингээ ухах гэдэг шүү дээ. Мэдлэг соёл байна шүү дээ, тийм. Тэрийг захирж байгаа тэр одоо хаан хэмжээгүй эрхт хүн тийм. Тэр бүх эргэн тойрон бүх юмыг л минийх гэж хайрладаг байсан тал холбоотой гэж би боддог. Ерөнхийдөө минийх гэж хайрладаг. 1911 оноос хойш бид нар одоо нөгөө богд хаана эргүүлээд заалсан тийм үү. 1921 оноос бид нар яасан? Ардын засаг гэдэг юм байв. Тэгэхээр Монгол улсын одоо нийгмийн тогтолцооны одоо онцлог шинж байдлаар бид нар бол 1921 оноос өмнөх 1921-оос хойш гэж хоёр хувааж судалж ялангуяа 1921 оноос хойш одоо тэр социалист нийгэм гэж хэлэгдэж ирсэн тэр 70 жилийн хугацаанд одоо зохион байгуулах гэж оролдож ирсэн тэр орлогуудыг бид нар алдаа оногийн шүүж ярих нь илүү оновчтой юм шиг байна. Түүнээс одоо бид нар буцаагаад богд хаанаа залан ч гэдэг юм уу Чингис хаанаа залан ч гэдэг юм уу энэ бол өөрөө одоо баг үл гүйцэлдэх санаа авах гэж би ойлгодог шүү дээ. Хаан ерөнхийлөгчийн засаг хоёр ухтай бол нэг тийм чанар ялгаа авахгүй шүү дээ. Тэр чинь бол тэгээд засгийн газар хэн байгуулдаг байх юм бэ? Хэн гүйцэтгэгчийг хэн сонгох юм бэ гэдэг асуудал дээр асуудал. Нэр одоо үндсэн хуулийн өөрчлөлтөөр ч одоо манай ерхий сайд ч ерөөдөө хааны хэмжээнд төрөөд байна уу? Тийм шүү дээ. Одоо засгийн газар шууд байгуулна. Зөвхөн миний сонссноор бол баг гайгүй шиг том их мөнгө эргэлддэг яамдын сайдын үнэн тийм одоо юу гэдэг юм те 10 тэрбум хүрч ийн гэсэн үг. Мэдгүй одоо тэр гүн долларын хэлдгээр одоо тэр үед дээр үед 400 сая байна. 400 саяасаа. Сая бол дэд сайд сайд чинь 3 тэрбум, дэд сайд чинь тэрбум байсан юм одоо. Одоо бол нэг ерөнхий сайд чинь сая үндсэн хуулийн өөрчлөлтөөр сайттай одоо бид нар кастинг системтэй шилжээд байна шүү дээ. Тэгж шүү дээ. Орон нутгийн засаг захиргаанууд нь одоо шил өөрөө татвар ногдуулах одоо мэдлэлтэй болгоё ч гэж байна. Тэр татвараар ногдуулсан орлогоо өөрөө захиран засварлыг эрхтэй болгоё ч гэх юм уу тийм. Иймэрхүү байдлаар одоо магадгүй бид нар урагшлаад байна уу, ухраад байна уу гэдэг одоо дүгнэлт хийх цаг нь болчиход байгаа юм л да. Ер нь бол одоо энэ 2020 оны сонгуулиар бид нар сонгуулийн хувьсгал хийх зайлшгүй шаардлагатай юм шиг. Зайлшгүй шаардлагатай. Яагаад тэгэхээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд тэгвэл ер нь зүгээр одоо юу гэдэг те зүгээр бид нар одоо иргэн нийгмийнхэн бол энэ тэнд болохгүй байна гэдгийг бол сигнал болж олон нийтэд одоо хамгийн түр арьс махаараа мэдэрч байгаа юм байна тийм үү? Тэгвэл сая үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг одоо зандан шадар дарга чинь орой болгоно гэж шүлэг чэйжилсэн яриад байна шүү дээ. Тэгээ энэ үндсэн хуулийн өөрчлөлт үнэхээр гайхамшигтай болсон юм. Энэ гайхамшиг хэдэн жилийн дараа бид нар ярьж шүү дээ. Ер нь бол цаг хугацаа шүүлтэлтэй. Одоо бид нар ингээ боломжинд явж байхад одоо зүгээр таксиний жолооч үзлээ ингээд эхнээсээ тий ганц нэг нь буудаад унахч болдгоо юм уу ч гэдэг юм уу тий. Харин одоо телевизээр ярьж байгаа сэтгүүлч хүн 200 толгой тасти өөр арга байхгүй гэдээ яриад шүү дээ. Энэ юу гэхээр ерөнхийдөө цаг хугацааны шүүлтүүрээр энэ төр засагта ард түмний тавьж байгаа үнэлгээл хийн. Өөрчлөлт хэрэгтэй гэдэг бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр одоо олонхын амьдрал бол хэцүү байна тий. Одоо орлого, зарлага хоёрын баланс алдагдсан байна шүү дээ. Олж байгаа орлого нь зарцуулж байгаа зарлагаа гүйцэхэ болчихсон. Сая 380 мянган банкны өртөө энэ. Бүх монголчууд мөнгө хөлтийн системийг аваад үзэхэд л одоо бид нар бол энэ худалдаачдын холбоог ялангуяа энэ айгүй нийгмийн идэвхтэй бүлэгдээр бол бид нэлээ ажилласан. Тэгэхээр бол 5 зэрэглэлийн одоо мөнгө хөлтийн одоо юу вэ? Банк хамгийн баггүйтэй. Тэгээд банк санхүү ламбар тэгээд хадгалан зээлийн оршил ламбар тэгээд хувь хүн гэж байгаа. Тэгэхээр банкнаас өдрийн зээл. Тэгэхээр боломжийн амьдралтын зээл авдаг. Банкнаас барьцаа өргөдөг, ажилтаа, орлоготой гэдэг нотолдог. Тэгтэл одоо ингэ доошлосоор хагаад хэн хувь хүнээс зээл авдаг гэхээр хамгийн амьдралын баталгаагүй ядуу хүмүүс зээл авч байгаа байхгүй. Нэг хамгийн маалтаад тусч. Өдрийн хүүтэй тийм үү? Тэгсэн мөртлөө хамгийн өндөр хүлээ. Тэгэхээр хамгийн ядуу хүн хамгийн ашиггүй зээл авдаг. Хамгийн баян хүн одоо арай гайгүй ашигтай нөхцөлтэй зээл авах гэхээр Монгол улсад юу болоод байгаа юм гэхээр цаашдаа баян хоосны ялгаа бол бүр дээд зэгтээ хүртлээ одоо ангийн ялгаа үүсгэх гэдэг байна. Тийм. Аль хэдийн үүссэн. Цаашдаа улам энэ холдно. Улам холдохлоор дараа нь юу гэхээр хувьсгал болдог шүү.
Даашин хүүгийн пүүс 2% хүүтэйсэн гэж байгаа. Тэгээд халахын нутгаас жилд хүүндээ 100 мянган хонь явуулдаг. Тэгэхэд одоо даашин хүүгийн пүүснээс даруй одоо хэдэн хувиар илүү байгаа. Тэгэхээр энэ чинь айгүй сайн дүр зураг байна. 100 мянган хонь зөвхөн хүүндээ. Тэр хятадын хувьсгалыг санхүүжүүлж хийсэн пүүс шүү дээ. Монголд нэг өөрчлөлт болно. Нэг өөрчлөлт болно. Сонгуулийн хувьсгал хийж чадах юм бол сайн. Үгүй бол одоо нэг 7 сарын 1 гэдэг шиг юм болох гэдэг шүү дээ. Ард түмэн бол маш их ууртай байна, бухимдалтай байна. А энийг болохоор иргэний нийгмийн хідэн тэмцэгчнэр ард түмнийг уурлуулад байгаа юм шиг тайлбарлаж байна. Одоо шийдвэл шүүх баталтаас болоод хамаг цагдаа болохоо очиад байгаа юм шиг. Шүүхээс бас гэж тийм. Шүүхийг бүгднийг муусаар агаад ингэж болохоо болсон. Гэтэл тэр нь миний бодитоор шүүмжилсний хариуд шүүх мөх болоод байгаа шүү. Бодитоор байгаа царай л тэр байхгүй тийм. Тэгэхээр манай энэ ирэх болж байгаа нөхдүүд өөрсдийнхөө эмгтэйг яриад орол юу вэ? За ер нь зүгээр яг ярина юм. Тийм юу яач. Таад нэг бас нэг төрийн бүс байгууллагын нэгдлийн тухай төр хөрхийн гэрээчлүүлээ. Бас нэг юм бас нэг гарц шийдэл хаагаад яваад байгаа тийм үү? Тэрний хатгаад авчихсан. Тодруулах хэлээс. Яг иргэний нийгмийн байгууллагууд янз бүрийн байдлаар дуулгаа үргэж гэхдээ нийгэмд бол маш сайн үр гүйцэтгэж байна. Хэсгийн шийдвэрт ч гэсэн маш нөлөөлж байна. Гэхдээ энэ шийдвэрүүд цаашдаа хаана судалгаатай, бодит үндэслэлтэй, мэрэгжлийн байх шаардлага гарч байгаа. Өнөөдөр нийгмийн амьдрал ямар их нарийсж байна те. Тэгэхээр мэддэг чаддаг сэдвэрээ илүүтэй их амжилт гарах боломжтой шүү дээ. Тэгээ тэр утгаар иргэний нийгмийн байгууллагууд маань нийтдээ чадварчин шаардлагатай дор бидэнд маш их бэрхшээлтэй байдаг тийм ээ. Хүн хүч, хөрөнгө зориг юмнаас эхлээд мэрэгжлийн мэдлэг мэдээлэл хомс ер нь бол бүхэл талын тал дээр ингэж явж байгаа. Тэгээд тэгсэн хэрнээ их том сайхан санаанууд тэнд явж байгаа. Энэ боломжинд явж байгаа. Тэгэхээр энийг төр засаг руу яаж хүргэх вэ гэхээр тэр өмнө ажиллаж исэн туршлагуудаа л бас нэг талаар буцсан. Нөгөө талаар манай тийм Баянбат маань өвдийн энэ гүн ухаан, өвс ухааныг их судалдаг юм шиг байна. Тэгээд бидний энэ өвдөдс чинь маш гайхамшигтай одоо дэлхийг хэдчтэй засан зөвхөмөлж өгөх гүрнүүдийг байгуулсан. Тэгээд Хабул хаан одоо хамаг Монголын үед чинь нөгөө нэгдэж чадахгүй тэр өндөр амбицтай монголчууд яаж нэгдэжсэн гэдэг дээр гэрээгээр нэгдэжсэн байгаа байхгүй юу? Хаа байсан, тэнд байсан байх гэрээ. Тэгээд олоос улсад ч гэсэн тэр дайм байдаг бүхэл их тайм сайн улс орны асуудалтай гэрээгээр л гэрээ гэдэг зүйл өөрөө их одоо маш том зүйл байна л да. Тэгээд тэр аман гэрээ монголчуудын нөгөө хэлсэн ярьсандаа хүрдэг гэдэг асуулт гэрээний соёл бол асар өндөр гэрээний соёлтой ард юм байна. Тэгээд тэр юм нийлүүлж байгаад хөвгдийнхөө ухааныг нийлүүлж байгаа. Би өөрөө анх олон улсын иргэцэн багш байсан. Тэгээд утгаараа ч гэсэн гэрээнийх нь төслийг босруулъя гэдэг ингээд тэгээд нэлээд олон одоо нийгэмд тэр хамтарч нэгдэх санаачлага одоо боломж юмуд гарч ирсэн тийм. Тэгээд явдаггүй байдаг бах одоо нэг юм нэгдлийн хамтран ажиллах асуудал. Тэгээд тэр одоо өвгдийнхөө ухааныг олон улсын дэвшид эргэцэн онлын бас сүр хөтгөөнүүдийг нийлүүлж байгаад бид гэрээ босруулсан. Тэгээд сая бэлэг цайд 25-нд 1 сарын 25-нд шинийн нарны тааллаар бол шинийн нэг юм байсан. Шар зурхаагаар тийм. Тэгээ манай гэрээд маань өөрөө их мундаг одоо аль талын ухаантай хараг бэлэг ухаантай сайхан нэгдсэн. Тэгээ ярьж байгаа би тэнд төрөөрхийн аманд тэнд бас олон гэрээ хийж амжилтанд хүрж исэн дөгтэйгээ. Тэгээ бид нар тэнд 13 гурван байгууллага нэгдэж анхсуурэ тавьсан. Тэгээ гол санаа нь болохоор зэрэг төрийн бус байгууллагууд бүгдээрээ энэ одоо дутуу байгаа зүйлүүдээр нэгтгээд чаддгаа өрж уулзгаа. Тэнд чинь тэгээд одоо эрдэмтэн мэрэгдэнж байгаа юм хэвлэл мэдээлэл, хууль эрх зүй одоо тал талын чиглэлийн одоо хүчний зөв нэгтгэх юм боломжууд гарч ирсэн. Тэгээ бид нийлээд нэг дундаасаа 5 ажлын хэсэг өнөөдөр гараад ажиллаж 5 хэдэн чиглэлээр. Тэгээ тэр бас энэ маань өөрөө төр засагт дуу хоолойгоо хүргэж одоо асуудлыг маш зөв хаанаар зөв шийдвэрлэх нь чухал. Тухайн асуудал хэн нэгний хүслээр биш тийм ээ. Зөв заавал иргэний нэгний ч юм уу хэний нэгний хүслээр сонирхол нийцэхтэй болно ш. Олон тэр асуудал маш зөв зүйтэй алсын одоо гарантаа шийдэгдэж явах хэрэгтэй. Тэр утгаараа их зөв асуудлыг зөв гаргаж тавих нь чухал. Учираас
илүү доктортой олон жил хамтран ажиллах боломжийг хангасан юм. Хамтран ажил гэрний бас тогтолцоо гэл энэ хүмүүс маань яриад байгаа. Тэрний л одоо нэг юм тогтолцоо бүрдүүлэх гэж байна. Тэгээд одоо энэ телевизийг ашиглаад гэж хэлэхэд одоо энэ манай гэрээнд бол одоо 20 нэлээд олон байгууллагууд нэгдсэн баг. Хэлж бол 13 байсан. Тэгээд бол манай ахтай бол бас нийлээд одоо энэ нэг тавцан дээр олон байгууллагууд орж ирээ. Тэнцэнээс асуудлаа дэвшүүлээд, тэнцэнээс баг үүсээд ингээд хамтран асуудлаа шийдвэрлээд гэрээний маань гол үзэл санааны нэг бол бие биенийхээ дотоод асуудалд оролцохгүй. Та тэр дэвшүүлсэн асуудлыг дэмжиж оролцсон ч болно, оролцохгүй байсан ч болно гэсэн юм байдлаар нэг дор бүгдийг цуглуулахгүй. Тухай улс орны эрх ашиг Монгол хүний аймнаас ийм эрсдэлд орсон үед л одоо нэгдэж нийлж ажиллана л гэсэн юм утга санаанд. За эдлгэр маань ингээд тэр гэрээний бүх юмыг боловсруулж эцсийн байдлаар гаргаж ирээд одоо дахиад засах зүйлүүд бас байгаа ах л гэж бодож байгаа. Үндэсний аюулгүй байдал. За нэг юм шийдэл явж байгаа юм байна. Энд дээр бас нэг гэрээ байгуулаад төрөв. Энэ дээр бас нэг гэрээ байгуулж байгаа тийм үү? Тэр нь юу юм? Ялгалт дээр бас нэг гэрээ байгуулдаг. Сахигтун бид нар үндэсний хөдөлгөөн байгуулж байгаа. Тэгэхээр энэ сахигтун гэдэг үг өөрөө Монгол улсын үндсэн хуулинд байдаг үг л дээ. Тий. Мэдихтун Түн сахигтун гэж. Тэгэхээр бид сая зайлгэр баяна хоёр хэлээд байна. Нийгмийн гэрээ гэж юм байгаа бид нарт. Тэр нь үндсэн хууль байхгүй. Үндсэн хууль чинь иргэн одоо төрийн хооронд байгуулж байгаа гэрээ шүү дээ. Тэгэхээр бид нар тэр нийгмийн гэрээг аль хэдийн байгуулчихсан. Одоо гол нь тэр гэрээгээ сахиж байгаа сахихгүй байгаа асуудлыг л бид нар өнөөдөр хөндөж тавьж байгаа. Тэд нар төр өнөөдөр үнэхээр одоо үндсэн хуулиас сахисан бол төр үнэхээр шудраг байсан бол төрийн албан хаагчид хуулиа мөрдсөн бол төрийн албан хаагчид хулгай хийгээг бол бид нар энэ тэнд ингээл 5-10-аар нэг ямар шаардлага гэрээ байгуулах шаардлагагүй байхгүй. Тэгэхээр та хэд маань бас нэг ойлгооч тэр сахигтун хөдөлгөөнд нэгдээч. Тэгээд бид нар бол үндсэн хуулийн саяны миний ярьдаг заалтууд дээр тулгуурлаа. Бага хуулиа. Одоо бид нар хууль нь байгаад байна шүү дээ. Хэрэглэхгүй. Хэрэглэхийн төлөө ард иргэд нэгдэх хэрэгтэй байхгүй. Түүнээс биш ямар улс оронд одоо жишээлбэл дайн байдлаа тулдгийн гэхлээр ер нь хуульгүй болсон улс орнууд дайн байлдаа хийх юм байна. Дайн байлдаа маань юу хийж байгаа гэхлээр 2-3 үзэл санаа эсрэг тесрэг үзэл санаа дээр хүмүүс байлдаад байна шүү дээ. Байлдаж байгаа л эцэст нь юу болдог гэхлээр ширээний хоёр талд суугаад гар ирдэг байхгүй. Гар өрөөд нэг хоёр талаасаа гарын үсэг зурна. Энийг бид нар гэрээ гэж. Яг энэ иргэний хөдөлгөөнүүд бол нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ чинь хоёр бүтэц байгаад байгаа байхгүй. 4 жил одоо тэр хүмүүсээ тэжээсэн хоёр бүтэц. Энэ хоёр бүтэц бид нар олон задах тусмал тэднэрт ашигтай. Тэгэхээр одоо тэгээд энэ одоо бас хүмүүс ингээд шууд төөрөгдөл ч юм уу юу ч нэг юм. Одоо ингээд авилга гэдэг нэг эрүүгийн хуулинд байдгүй банкс үсгэсэн заяа. Эрүүгийн хуулийн дээр авилга гэдэг гэмтэр байдгүй шүү дээ. Нэг ч үг байхгүй. Тийм үү. Тэгсэн мөртлөө бид нар авилгын эсрэг хуулийг нэг хууль хуульчилсан. Нэг зөөлрүүч хэлээд байна. Ягаад тэгэхээр эн чинь бол нэг зохиомжтой юм банкс үсгэжэл тэрүүгээр ард түмнийг айлгадаг шүү. Одоо бид нар зохиомжоор юу төсөөлөлд ямар банкс үсгэсэн гэхлээр нам гэдэг банкс үсгэсэн байхгүй. Нам бол амар, нам гэсэн нэртэй болгоо амар. Өчи нам гэх юм уу чи тэгвэл одоо манай хүмүүс амар айгүй гоё мундаг хүн болохын тулд юу гэж хэлдэг гэхлээр би ямар ч намд харьяалагддаг. Тий. Би нэр дэвшихгүй шүү дээ. Тэр юу илэрхийлээд байгаа. Би сайн хүн гэж хэлэх гээд байгаа юм шиг байна тий. Тэгвэл өнөөдөр бид нар шүү дээ. Энэ нам гэдэг юм айгүй мөн чанарыг ойлгох хэрэгтэй байна. Нам гэдэг бол цэвэр үзэл санаа нэгдэлтэй толгуурласан. Одоо тийм бол чадахгүй шүү дээ. Тэгэхээр тийм юмыг бид нар үүсгэж байгаа. Нам гэдэг бол олуулаа нийлж байгаа бүтэц. Улс төрийн сонгуульд оролцох эрх мэдэл бүхий байгуулгыг бид нар улс төрийн нам гэж хэлж байгаа. Зүгээр бусдын бол бид нар холбоо, төрийн бус байгууллага, сан гэд янз янзаар нэрлэдэг шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол зүгээр л бүтэц байгууллага. Тэр дотроо юу яригдэж байна? Одоо жишээлбэл зарим намууд мод тэгж шүү дээ. Улаанбаяр хэдэн төгрөгтэй. Хэдэн төгрөгчийг сонгуулаар гаргаж чадах юм. Сонгуулаар гаргаж чадаад мөнгө гаргачлаа. Чи ялчих юм бол дараа нь төрийн ямар алба авах юм? Нэг осондоо төрийн албыг худалдааны санхүүгийн чадамжаас нь шалтгаалж одоо бол худалддаг тийм. Нам гэдэг ойлголт чинь ийм болчихсон шүү дээ. Ер нь бол энэ бүлэг хулгайч нар л тэнд одоо бүлгэлж байгаа л одоо улс орныг том дээрэмддэг л ийм бүлэг болцсон байна. Наадхыг чинь өөрчлөхийн тулд бид нар сонгуулийн хувьсгалд уриалж байна.
Сонгуульд бид нар мөнгөгүй ч гэсэн их орныхоо төлөө гутлаа хэлэгдэл явж байгаа их орончийг бид нар гаргаж ирмээр шүү дээ. Харин яг үнэ одоо тийм ч юм бол санд нэг бай. Энэ бол өөрөө сонгуулийн явсгал. 2020 оны сонгуульд өнөөдөр их орончдыг би нэрөө дэвшүүлээсэй гэж хүсэж байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр яаж гэвэл нэр дэвшүүлнэ гэдэг нь бол баг гинт хэрэг юм шиг. Нэр дэвшүүлнэ гэдэг нь би муу хүн гэдгийг зарлж байгаа юм шиг хүмүүс ойлгож тийм болохгүй тул би нэр дэвшгүй гэдэг ийм нам гэдэг мангасыг бий болгоцсон. Одоо жишээлбэл тийм дүр зураг. Одоо жишээлбэл нөгөөний хідэн л өөрчлөлтөд нэр дэвших ёстой юм шиг ойлголт байгаад байна шүү дээ. Одоо сонгуул тийм нэр дэвших. Монгол Ардын намын нөгөө бахил байдаг мөнгөөр асуудлыг шийддэг нэг 300 нөхөр, арчилсан намын нөгөө нэг 300 нөхөр 100 сая төгрөг одоо авч дэнчэнд нь тушааж байгаа 2 тэрбум төгрөг гаргаж сонгогчдын саналыг худалдаж авах чадамжтай нөхдүүдийг бид нар улсын игүрд оруулдаг гэдэг сэтгэлгээтэй бос хүмүүс бол орж болохгүй, хулгайч болж болохгүй гэсэн ийм айцтай. Тийм иймэрхүү байдлаас нөгөө хувийн нэр төрөө хичээгч байдаг юм уу те? Би бол ингэж ойлгодог. Ер нь бол сонгуульд нэр дэвших нь бол энэ бол үүрэг гэж ойлгож байгаа. Их оронч хүмүүсийн энэ цаг үеийн үүрэг. Нэрээ дэвшүүлэх ёстой. Тэр ялагдахгүй нь хамаа байхгүй. Хамгийн гол нь энэ өнөөдөр улс орнд юу болж байгааг өнөөдөр бид нар бүгдээрээ одоо бусдад түгээх нь одоо бидний үүрэг байхгүй юу? Тийм ээ. Тийм. Сонгуулийн үеч бас нэг талдаа бол бас маш сайн соён гэгэрүүлэх боломж шүү дээ. Ер нь зүгээр тэр талаас нь харуул. Бас нэг тийм ажил явж байгаа. Тийм учраас одоо биднэрт бол ингээд хоёр арга л байна. Нийгмийг өөрчилж, тогтолцоог өөрчлөх. 50 замаар өөрчлөх нэг арга байна. Нэг бол хувьсгал хийе гэж. Тийм. Цус урсгах. Тэгэхээр бид нар мэдээж монголчууд бол дэлхийд дээр байгаа цөөхөн хэдэн одоо өндөр гентэй ард түмэн гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нэгдмэл үндэс тийм. Хоёр дахь аргыг бол бид нар нэгдэж тэмцэхгүй бол тэнд хоёр ингээд дүр нэгдээ гэхлээр чинь маш их бүтэц бид нар гэрээ хийгээд гэрээ хийгээл утга учраа алдаад байгаа шүү дээ тий. Гэрээ аргачлал хил харилцаанд ашиглагдаж байгаа. Гэрээ энд тэнд олон гэрээ уусаа байхч болно. Байх нь ч зүйтэй баг. Тухайн тэр зүйлийн гэрээнийхэн зорилго болон асуудлыг шийдэж байгаа арга механизм яг хин хамтраад байгаа хэр хол явах гэдэг бол тухайн тэр нэгдэл үүсгэж байгаа хүмүүсээс л хамаарна. Тэгэхээр хин ч нэгдэлд ороод тийм ээ энэ хувь нэмрээ хоруулад нийгмийн сайн сайхны төлөө эвлэн нэгдэй гэж байгаа санаа үзэл болгоныг л бас дэмжээсэй гэж боддог. Тэмцэлхээс нэг юм яриад байгаа. Үзэл санаанд нэг баймаар. Одоо ингээд жишээлбэл тэр ороо самарч хүмүүсийг ороод шин шог жүжиг байдаг шүү дээ. Нэг юм болгоны очиод үнэлэг авцсан байдаг шиг тийм. Тэр шиг жишээлбэл энэ тэнд очиод ингээд яг нэг тодорхой туйлын зорилготой хүрэхгүй мөртлөө энэ тэнд нэгдэд яваад идэг. Энэ арга хэлбэрүүд чинь бас нэг хүмүүсийг залхаах, итгэлийн алдах тийм. Жишээлбэл эрүүл нийгмийн хөдөлгөөн гэдэг байгууллагыг анх үүсгэн байгуулсан цагаас Бацанд Магна Уянга гэж би нийлээд тэмцэж ийлээ. Нөхдүүд өнөөдөр нийгэм эрүүл болоогүй улам өвчлөж байхад л нөхдүүд бол одоо бид нар хийдгээ хийцэн. Одоо та нар тэмцэхгүй гэх мэтчлэн яриад явж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн бидний сууж байгаа хүмүүс үнэхээр нийгмийн сайн сайхныг хүсэж байгаа бол бид нар энэ үүрэг хариуцлагаа ухамсарлаж хотлоо ярьдгүй байх хэрэгтэй тийм. Туйлын зорилгодоо үнэнч байх хэрэгтэй. Тэгээд тодорхой хугацааны дараа дахиад нэг өөр юм ярьсан сууж ямаагүй шүү дээ тийм. Яг л нэг юмныхаа ард нь гартлаа бүгдээрээ нэгдээд зүтгэх юмсал гэж боддог тийм. Тэгэхээр энэ дээр одоо энэ дээр зүгээр та нэг санааг нэг яг сонирхоод асууж байгаа. Нэг юм руу бид нар нэг тэмцгээд шүү дээ. Нэг юмтай л тэмцгээд байгаа тийм үү? Магадгүй тэмцэх гэхдээ бид нар голдон гэдэг нэг тийм их хурл 76 мулгаар гişүн харагдаад би бол энэ баг бидний тэмцэх байна биш шиг зүйлүүд бодоод байгаа. Бидний тэмцэх бай бол энэ 2 сая одоо сонгогч гэж байгаа тэр хүмүүсийн оюун санаанд жоохон өөрчлөлт хийх боломж байдаг юм байна. Тэд нар саналаа худалдаггүй, тэд нар долгиндгүй, тэд нар дарга гэхээр одоо юу гэдэг нь те нам гэхээр ардын нам ч юм арслан намын нам гэж хүлээн зөвшөөрчөөд Батялалч жишээлбэл нам байгуулад төрд ороод ямар нэг холгой хийгээгүй тийм үү? Тэгсэн мөртлөө ягаад чамаг нам гэхээр намын навш гэдэг тийм асуудал те нэг ойлголтын зөрөө гараад шүү дээ. Энүүнийг нэг ялган салгаж ойлгодог тэмцлийнсэн гэж. Тэмцлийн үзүүрээ өөр тийш нэргүүлэл яасан. Мөнгө хүчтэй л. Тийм үү? Энэ телевиз радио хэлбэртэй захиалга шүү дээ. Бид нар ард түмнийхээ түмэнтэйгэл өртөмнийхээ санаа бодлыг л илэрхийлж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Бид нэ байгуулж байгаа бүхэл үйл ажиллагаа төрийн босч бай, санч бай, намч бай тий. Тэгэхээр ард түмэнтэйгээ сайн харилцах хэрэгтэй, байх хэрэгтэй. Тэдэндээ зөв санаа бодлоо ойлгуулж явах хэрэгтэй. Яг сонгуул бол үнэхээр бас энийг ойлгох юм боломж. Тэгэхээр энэ дээр одоо нэг сонголт болоод их орныхоо төлөө санаа зовж байгаа бүхэн дэвшиж
дэвших эрхтэй тийм ээ. Зөвлөх эрхийг дэвшиж байгаа зөв бахал та. Тэгээд яг үнэндээ бол өнөөдөр энэ төр зэсэгт очсон хүмүүс ихэнх нь одоо магадгүй дээрээ биш л дээ. Энэ муу мухай дүр зургийг үсгээд ингээд устарч гэдэг хүн бол маш одоо мухай бохор зүгээр нэг дэд хөрөнгө их мэдл шунаад байгаа юм шиг ийм ойлголтыг арт түмэн төрүүлсэн учраас өнөөдөр бид нэр ялгаа авахгүй миний хувьд чи одоо түрүүнийхээ бодсноор устрлыг ормоор мөртлөө аимснаас нь мөнгө гарч ирээд байгаа. Тэр одоо ичмэр зүйл биш юм уу? Тэрийг одоо бид нар чаддагаараа л үйлчлэгэнд төлөв явах хэрэгтэй. Яаж өөрчлөх вэ? Хүмүүс Монгол их орноо бүгдээрээ ухамсар ийм ялцралт оролт оччихсон төрийн эрх мэдэлд очсон ямар нэгэн байдлаар өөрийнхөө гаргасан мөнгөийг олох ёстой ч гэдэг юм уу төрийн албыг тодорхой үн заагаад худалддаг болчихсон. Тэр хүн хэний төлөө тэр төрийн эрх мэдэлд очиж байгаа ухамсарлсан нас бий хүрсэн Монгол улсын иргэн шүү дээ. Хангар хөргүүлэхдээ тэр хүчээр өргүүлээгүй шүү дээ. Тэгэхээр ямар ч хамаагүй аргаар гарсан юм чинь тэгээ харна одоо жишээлбэл наа чи нөгөө лүндэнд орж байгаа яриг давтах гэдэг байгаа байхгүй. Лүндэнд орж байгаа чинь шүү дээ. Шүүгчнэрээ цалин нэмсэн одоо шударга шиг байгаа. Хараа тэнцвэргүй юм асуудал болж байгаа. За тэгвэл бид нар одоо та дэвш гэж байна. За дэвш гэж юм дэвшлэхээр нөгөө эмгэлтэн бүр 4 жил тэр хүмүүсээ тэжээчин систем. Тэр хүмүүс нь зүгээр өгдөг. Тэгээ өөрснөө тэр хүмүүсээ ингээ мөнгөөр бид нар одоо жишээ нь яаж тэр хүмүүст өөрчлөх ямар ч хайцсангүй. Та нар гэхдээ нэг юм хүчнүүд ерөөс ойлгохгүй. Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг гэдэг шүү дээ. Анх би жишээлбэл 2004 оноос эхлээд улс төрийн сонгуульд оролцсон. Тэр үед Монгол Ардын нам арилсан нам хоёрыг дэмжигчид ямар хатуу ихтгэл үнэмшилтэй байсан гэж бодож байна. Өнөөдрийн энэ Монгол Ардын нам арилсан намын гишүүдийн ихтгэл үнэмшил яаж буурсан бэ гэдгийг судалгааг л харж байгаа. Өнөөдөр хоёр нам нийлээд 22% байна шүү дээ. 22%. 42% Монгол Ардын нам болон арилсан намаас нэр дэвшигчийг сонгохгүй гэдэг юм ихтгэл үнэмшилтэй байна. Тэгэхээр энэ тэр хүмүүс хэнийг сонгох гэдэг вэ? Тэр хоёр биш эх орон хүнийг сонгох гээд хүлээгээд шүү дээ. Тэгэхээр өөрөө энэ ард түмнийг бид нар өнөөдөр тэнэг мангар гэж хэлж ерөөсөө болохгүй. Би бол зарим улс төрчтэй санаа нийлдэг. Ард түмэн бол тэнэг, ард түмнийг бол юугаар ч хөдөлж авч болно гэдэг юм явуулаад байгаа шиг байна. Өнөөдөр нөхдүүд юм биш үү? Тэр анх 2004 онд энэ нэр дэвшгэ зарцуулж байсан зардал заяа. Өнөөдрийн эдрийн зарцуулж байгаа зардал хоёр тэмээ ямаа шиг байна. Тэр үед одоо жишээл 20 сая төгрөг зарцуулаад их хурлын гишүүн болж болдог байсан. Ягаад гэвэл хатуу дэмжигчтэй байсан бол өнөөдөр 4 тэрбум 5 тэрбумыг зарцуулаад гарч чадахгүй нөхдүүд олон байна шүү дээ. Тэгэхээр энэ ард түмний ухамсарт урт цаг хугацааны одоо туршид ямар нэгэн тийм одоо буруу зүйлийг ялгах тийм ширэл одоо байгаа шүү гэдгийг би энэ хэлмээр байгаа байхгүй. Бидний үзээ сонсоод сууж байгаа хүн сонголтоо хийх гэж сууж байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр шууд одоо ингээд амар тийм өөртөө одоо тэр хүмүүс их хулгай хийгээд төрийн эрх мэдэл төрийн албанчаар удаан байсан байж болно заяа. Та Эрдэнэ тойрог дээр яваад оч. Та одоо энэ магадгүй шүү Батболдын тойрог дээр яваад оч заяа. Тэр хүмүүс хүн байна тийм төр байдаг гэдэг үг үү. Тэгэхээр одоо би энэ дэр нэг юм хэлчихье. Бета сав тий одоо 100,000 төгрөг 50,000 төгрөг зөндөө одоо юм өгж байгаа шүү дээ. Тэрийг авч байгаа. Энэ хүн бол тэр ард түмэн одоо энэ хэцүү нөхцөл байдлыг тэнцээ төрөө зарцсан байхгүй. Ард түмэн зарцсан байхгүй. Тэр 100,000 төгрөг бетан сав юмараа төрөө зараад тэрнийхээ үйл өөрийг өөрснөө одоо таны сонслоор биднэрт боломж байгаа мó байхгүй мó. Нэг бодлоо нэг готрон гэмээр нэг бодлоо хоёр хэдүүл өнөдөр өөдрөг. Би бол Монгол улсын тийг зараачаа л гэж хэлж байгаа. Хүмүүс тийшээ. Би бол их өөдрөг байхгүй би. Монгол улс монголчууд бид нар нэгдэж чадна, монголчууд бид нар өөрчилж чадна гэсэн ихтгэл үнэмшилтэй нүдний өмнө хүмүүс өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Манай найз нөхдүүд одоо хүмүүсээс хүртэл одоо би цагдаа хуулийн байгууллага дотор байгаа хүмүүс хүртэл би буруу юм хийгээд ийн гэдэг ухаарад тий одоо нэг шинжилэл хийхгүй болохгүй байлиг гэдгийг мэдэрсэн тэр 15 6 жилийн тэмцлийн явцад би хүмүүсийн үзэл бодол ихтгэл үнэмшил яаж хувирч байгааг би анзаараад байгаа учраас би айгүй өөдрөг явдаг байхгүй. Тэгээ одоо ингэ чинь энд байгаа хоёр хүн маань бол бас нэг тийм төр хурхын гэрээ гэдэг одоо иргэний нэгэн байгууллага тийм бодомжинд явж байгаа үнэтэй санаануудыг ажил хэрэг болгохоор сууж байгаа хоёр хүн байна. Анталд байгаа хүн маань бол одоо сахигтун гэж гэрээ хийгээд магадгүй иргэний нэгэн байгууллагуудыг 2020 оны сонгуульд бүгдөө нэгдэс сонгуульд оролцъё гэж ярьж байгаа хүн байна. Тэгээд одоо бидний нэвтрүүлгийг үзэж байгаа. Нэг гэрэн дээрээ толгуурлж би тэмцэж байгаа юм шиг.
үндсэн хууль бидний одоо үнэхээр бамбай. Тий. Бидний зэвсэг бол би бол асуулт гэж ойлгож байгаа. Өнөөдөр яагаад Монгол улс ийм их баялагтай мөртлөө ийм ядуу амьдарч байгаа? Хаанаас үндэсний ийм олон тэр унтнууд гараад ирчихсэн тий? Энэ асуулт их байна шүү дээ. Нөхдүүд өнөөдөр асуулт асуухаас айдаг учраас захиалгатай сэтгүүлчээс асуулт асуулгаж байна. Бид нар шиг ингээд нээлттэй ярилцах чадахгүй шүү дээ. Тий? Энэ тэнд очиод хүмүүстэй уулзалт ихлээр таньдаг хүмүүсээ тойрол суулгаж байгаа уулзалт хийгээд алга ташуулж байна тий. Худлаа юм бол худлаа. Угаасаа. Худлаа юм бол худлаа. Тэгээд эдний зайлуул тэр хуурамч ертөнцөө ингээд үний юм шиг харагдуулах зардал нь нэмэгдээд байгаа байхгүй юу? Энэ бол хязгаарч биелэхгүй болоод ирэхлээр л нөгөө нэг өөрчлөлт тесрэлт гэдэг юм болно шүү дээ. Тэгэхээр бол би юунд итгэж ийм ихлээр цаг хугацаанд болчихсон. Одоо бол энэ бол зүгээр цаг хугацааны л асуудал. Өнөөдрөө маргаашгүй гэдэг асуудал. Тийм учраас бол одоо аль болохоор би одоо монголчуудаа энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүстэй тий одоо бид нар өнгөрсөн 28 жилийн хугацаанд буруу амьдэрсэн. Одоо зөв амьдэр. Мөнгө гэдэг нэг бурхныг дахиж үтснээсээ болоод хүн чанар гэдэг үнэт зүйлээ алдсан байна шүү дээ. Энийг ойлгомоор байгаа байхгүй. Өнөөдөр бидний кармад байгаа мөнгө тий одоо хоноод босоод хоноход дээрэмдүүлсэн юм шиг хорогдож шүү дээ тий 20 мянган төгрөгтэй босоод л ирэхэд маргааш худалдаа авах чадвар нь 18 мянган төгрөг болчихсон байх жишээ. Тэгэхээр бол бид нар одоо айгүй тийм өөдрөгөр бид нар үнэхээр иргэний нийгмийн удирдагчд юм болцоо. Юу гэхээр битгий төрөө тэр нэг юмар зараачаа л гэж хэлж байгаа. Энэний ч үр дүн ингээ улам амьдрал хүндрээд байна. Тий. Тэр таны тэр битан зарж ирсэн үү? Би бол сонгуульд ер нь оролцож байгаа. Одоо оролцож байгаа. Одоо оролцох хэрэгтэй чи юу вэ? Юу гэсэн үг вэ? Хариуцлахгүй нөхдөд нэг л очиж гэдэг шиг тийм. Сармаас саналаа өгөөгүй одоо худалдаагүй 3 хүн сууж шүү. Тэгэхээр ийм мянган хүмүүс байгаа. Тийм учраас энд итэг заяа байна. За тэгтээ саналаа. Цаа баярлалаа.